гэр бүлийн тухай хуулийн шинжилсэн найруулга болон холбогдох бус туульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиудын төслийг хэлцэх хэсэг асуудлыг эхлэе. Тэмбэрлэл гишүүн асууя. За энэ их чухал хууль орж ирж байна. Тэгэхээр энэ хуулийн эдийн засгийн талаас нь авч үзвэл маш чухал ач холбогдолтой. Тийм учраас би тэр талаас нэг ганц хоёр асуулт асуух гэсэн юм. Нэгдүгээрт нийт Монголын хүн амын 5%-аас нь төгсгөлийн 20 буюу чинээлэг хэсэг нь нийт хэрэглээний 43-44%-ийг эзэлж байна л да Монголын. Тэгээ энэ маань өөрөө их том хэрэглээ болчих. Малчтын гэр бүлийн дотор, малчин өрхийн дотор бас нийт малчтын 14.3% нь зах зээлд нийлүүлж байгаа нийт малын 47%-ийг ингээд. Өөрөөр хэлбэл энэ гэр бүлийн доторх Монголын нийгэм доторх гэр бүлийн харьцаанд энэ чинээлэг болон чинээлэг биш ядуу энэ харьцаа энэ 20%-аас энэ 5 харьцаа гараад ирчих. Тэгэхээр тэр сүүлчийн 20 буюу чинээлэг 20-ын ардлын чинээлэгдүү 20 нь одоо хичнээн гэрвэл тэгээ нийт хэрэглээний хэдэн хувийг эзэлж байгаа юм бэ? Энийг тэр 5%-аас нь сүүлийн 2-ын нь тоог нь хэлж өгөөч. 3 дахь буюу урдлаас. Эхний 3 тэр ядуу хэсэг тэгээ тэрний дараа ядуугаас арай дээшээ тэгээ тэрний дундч гэдэг юм уу энэ хэсэг ямархуу нийт хэрэглээнд энэ гэр бүлүүд хичнээн хувь эзэлж байгаа юм бэ гэсэн нэг ийм ерөнхий асуулт. Эндээс юу мэдэх гээд байгаа юм гэхээр энэ гэр бүлийн дотор орлогын тэгш ус байдал хэр зэрэг хүчтэй байна. Энэ тохирсон нийгмийн бодлого явж чадж гин үү гэж. Хоёрдугаар асуудал нь энэтэй шууд холбоотой хүүхдийн мөнгөний асуудал. Хэрв нийт хэрэглээний чинь 43%-ийг эзэлдэг сүүлийн 20% нь хүүхдэд бас мөнгө авч таарна шүү дээ. Тэгээд тэр хэсэг болон тэрний яг доотлын хэсэг тэр 40-ыг ингээ хасчаар хүүхдийн мөнгө чинь хэмнэгдээд нөгөө ядуу хэсэг зорилттой бүлэг дээр илүү очих тийм боломжийг энэ гэр бүлийн хуулиар бас энэ талаас нь бодож гэр бүлийн хөгжлийн тэгш бус байдлыг арилгах тал дээр ямар хуу бодол байна гэсэн хоёрдугаар асуудал нь байна. Гуравдугаар асуудал нь болохоор хүүхдээ одоо жишээлбэл нөгөө статистикаар 658 мянган хүн эдийн засгийн идэвхтэй бус хүн амд хамрагдаж байгаа. Тэрний дотор хүүхдээ гэртээ асарч байгаа нэлээд хувь хэмжээ байж байгаа. Энэ хүмүүсийн хүүхдээ гэртээ харж байгаа тэр хүмүүсийн энэ хөгжлийн бас гэр бүлийн хөгжилтэй холбоотой асуудлыг энэ хуулинд яаж тусгасан бэ? Нэг тусдаа хууль яваад байх шиг байсан. Гэрээрээ хүүхдээ харах, хүүхдээ асарсны гэдэг. Тэгэхээр энэ хуулийн дээр ерөнхий үзэл санаагийн суулгаж өгсөн юм уугүй юм уу гэсэн нэг ийм нэг 3 асуулт байна. Ялангуяа эхний асуултанд бол их тодорхой хариулж өгөхийг хүсэж байна. Яг тэгвэл энэ бол энэ гэр бүлийн болон Монголын заашдын нийгмийн бодлогонд бол энэ бол их цөм маш чухал ойлголт юм байгаа юм шүү. Энэ талаас нь бодож би асуугаад байна. Тэмбэрлэг гишүүний асуултанд хууль санаачлагч Эрдэнэ гишүү хариулъя. За баярлалаа. Би тэмбэрлэг гишүүний асуултанд хариулъя. За судалгааны тэр сүүлийн 20% буюу нийт одоо өмчийн эзэмших эрхийг бараг 40-93 орчим хувийг одоо эзэмшиж байгаа тэр хэсэг. За түүний дараагийн одоо тэрний өмнөх тийм ээ өмнөх одоо чинээлэг гэх юм уу да чинээлэгдүү гэсэн тэр хэсгийн судалгаа бий бол тоог мэдэхгүй зөвөр энэ дараа баага дараа яг нарийн статистикийг хэлээд өгч. За ер нь бол нийт өрхөд ногдож байгаа нийт бодит орлого өрхийн орлого бодит одоо өмчлөх эрхийн асуудал бол одоо өрх тус баримтар бол гаргасан. За энэ мэдээ статистик тайланг бол тэмдэглэл гишүүнд хүргүүлнэ. За ер нь халамжийн ерөнхий газраас өнгөрсөн онд бид нар зорилт бүлгийг тодорхойлох үүднээс нийт 768 мянган өрхийн нийт 92 орчим хувьд нь бол судалгаа хийсэн. За энэ судалгаагаар бол бид одоо нэлийн нарийн ер нь одоо
урд өмнө огт хийгдэж байгаагүй тийм одоо зорилт бүлгийг тодорхойлох судалгаануудыг бол явуулсан юм аа. Тэгээ энэ судалгааны дүн бол үндсэндээ гарцсан. За салбар дундын мэдээллийн сан болгоод бид босруулалт хийж байгаа. За энэ босруулалт хийгээд дуусны дараа энэ одоо нарийн мэдээллийг бол танд хүргүүлье. За хоёр дахь асуудлын хувьд бол хүүхдийн одоо мөнгөний асуудлаар бид бас энэ ямар нэгэн тэр тухайн хэдэн хувь нь ямар одоо эдийн засгийн ямар чадвартай байна, ямар одоо чинээлэг дундаж гээд ямар амьдралтай байгаас үл хамааран хүүхдийн дээд эрх ашигыг илэрхийлэх үүднээс хүүхдийн мөнгийг бол бид бүх хүүхдэд тэгш олгох энэ зарчмыг барьж ажиллаж байгаа. Хүүхэд мэдээж гэр бүл эцэг эхээ сонгож төрдгөө. Тийм учраас хүүхдийн дээд эрх ашигыг илэрхийлж тухайн хүүхдэд нэгэнт төрөөс хүүхдийн гэдэг тодголтой бодлого явуулж байгаа тохиолдолд тэр хүүхэд аль гэр бүлд төрсэн байна уу, баян ядуу байна уу, тэр одоо ялгааг үл хамааран энэ одоо хүүхдийн мөнгийг бол тэгш болгох зүйтэй маа гэсэн ийм одоо бодлого барьж байгаа гэдэг бол танд бас хэлье. Гурав дахь асуултын хувьд бол манай баага дараах хариулчих хаа. За. Ажлын хэсэг баага. Өмнөх микрофон шин дугаар хэд вэ? 80 дугаар микрофон. За. Заархан гишүүний асуултанд хариулъя. Чинээлэг гэж байгаа хувьд бид нар ажлын хэсэг дээр суулж үзснээс 10-аас 12% гэдэг бол нэлээд чинээлэг гэсэн хувьдаа бол бид нар ажлын хэсэг дээр энэ судалгааг үндэслэсэн. За энэ байна 2013 онд Монголын гэр бүлийн хөгжлийн өнөөгийн байдал цаашдын чиг хандлага гэсэн судалгаанаас ишилж авсан ийм хэсгийн тоо байгаа. За 3 дахь асуулт нь хүүхдийн юу байсан уу? За нийт дийлэнх хувь одоо шилбэл 10.6% бол ер нь нэлээд их анхаарах ийм гэр бүлийн одоо бүлэг хэсэг байгаа. Өөрөөр хэлбэл өрх толгойлж амьдарч байгаа, ганц бие өрх толгойлж амьдарч байгаа. Энэ гэр бүлийн асуудал бол нэлээд их анхаарал татсан ийм хэсэг бол гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл 10%, 10-аас 12% бол нэлээд чинээлэгдүү хэмжээнд эхний хэсэгт байх. Нэлээд төгсгөлийн хэсэгт нь бол 10.6%, ялангуяа өрх толгойлон амьдарч байгаа, ялангуяа эмэгтэй хүн өрх толгойлж байгаа. Энэ гэр бүлийн хэсэг бол нэлээд одоо орлого багатай хэсэг гэсэн ийм тооцоо байгаамаа. Самбуугийн дэмжлэг шин тодруулъя. За саяны ерөнхийдөө хариултууд бол нэг л жоохон тиймэрхүү бөөрөнхий болоод байна. Тийм учраас надад тэр судалгаануудаа яаралтай явуулж энэ чинь өөрөө энэ шинэ засгийн газарт бол маш хэрэгтэй учраас энийг надад яаралтай явуулахыг хүсэж байна. Тэгээ би тодорхойлох зүйл бол Эрдэнэ сайдаас энэ хүүхдийн мөнгө дээд эрх ашиг тийм учраас баян ядуу ялгаагүй өгнө гэдэг энэ концепц чинь өөрөө энэ хуулийн чинь энэ эхлэл хэсэг дээр бичсэн хүн амын эдийн засгийн болон орлогын ядуурл тэгш бус байдлын концепцтэй зөрчилдөд дэлхийд даяар байдаг энэ концепцтэй зөрчилдөд байхад бол ийм бодлоготой гэж хэлээд байна. Тэгэхээр би дахиад тодруулъя. Хүн амын чинь тэр 40%-ийн хэрэглээг 43%-ийн хэрэглээг хангаж байгаа тэр 20%, тэрний доотлын 20% бас нэг 20-30-аад эн чинь нийт хэрэглээний чинь 60-70% болчихно. Тэг ийм хэрэглээ Эрдэнэ сайд хариулъя. Гэхдээ дэмжлэгшүүн нөө олон улсын нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн эрхийн конвенц дээр хүүхдийг алагчлахгүй байх, хүүхдийн дээд эрх ашигыг одоо эрхэмлэн хамгаална гэсэн одоо Нүбийн хүүхдийн эрхийн конвенцэд манай улс чинь 89 онд анхны 5 дахь улс болж ирсэн. Бид өнөөдөр дэлхийн 193 улс одоо нэгдсэн энэ том конвенцийн өмнө үүрэг хүлээсэн улс шүү дээ. Тэгээ одоо энэ баян айл төрсэн хүүхэд учраас мөнгө өгөхгүй, энэ ядуу учраас өгнө гэдэг байдлаар хүүхдийн мөнгийг өгөх юм бол наачин бол хүүхдийн дээд эрх ашигыг бол зөрчиж байгаа маа нэгдүгээр. Хоёрдугаар таны яриад байгаа тэр нийгмийн тэр эмзэг хэсэгт байгаа одоо сая баага дарга ярьдаг тэр 10.6
хувь буюу одоо ганцаараа өргөдөлгоолсон тэр айл өрхөд байгаа нэг ядуу айлын өрхийг хүүхдүүдэд тусгайлсан